Эрүүгийн хуулийн 13-14-ийг энэ заалт бол энэ хуулинд байх ёсгүй гэдэг зарчмын байр суурийг их хурлын гишүүн болсноос хойш холбогдох хурал семинарт бол илэрхийлж явж байгаа. Учир нь юу вэ гэвэл гишүүн бид нар өндөр дээд албан тушаал ашиж байгаа төрийн албан хаагч нар бүгдээрээ энэ улс төрийн замыг сонгосон. За тэгэхээр бид нар бол энэ хардлагын субъект гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний нэр төрөө хамгаалах ганцхан арга бол зөв явах. Тэгэхээр энэ сэтгүүлчтэй маргалдах, үг хэлснийхэн төлөө, хэвлэл нийтлснийхэн төлөө ялангуяа эрүүгийн хуулиар маргалдана гэдэг бол арчлын зарчмаас ухарч байгаа маа. Олон улсын байгууллагуудын маш олон судалгаа ирсэн байгаа. Дотоодын байгууллагуудаас Globe International-ийн судалгаанууд байдаг. Арилсан орын бол хэвлэлийн эрхчлөлөөт үг хэлэх эрхчлөлөөг нь чөлөөтэй тавьж өгсөн байх ёстой. Тэгэхээр энэ үзүүлэлтүүд чи яг энэ хуулийн заалтаас болж унаад байгаа маа. Олон улсад Монгол улсын нэр хүнд. Тэгэхээр энэ заалтыг аваач. Ерөөсөө сэтгүүлч андуу ташаа бичсэн байд юм уу? Асуудал одоо юу гэдэг буруу ташаа мэдээлсэн бол хариуцлага нь редакц дээр шүү дээ. Хэвлэлийн консул гэж байдаг. Өөрөө өөрийгөө шүүх, өөрөө өөрийгөө шийтгэх, өөрөө өөрийгөө үнэлт өгнөх энэ систем чинь хэвлэл мэдээллийн өөрөө өөртөө хяналт тавьж байгаа систем баггүй. Тэгэхээр үүнийг ойлгоод үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг эрхэм гишүүд хүлээж авах хэрэгтэй. За ингээд эрхэм гишүүдтэйгээ уриалъя. Монгол улс арчилсан байх ганц суур ойлголт бол хэвлэлийн эрхчлөө, хэвлэл нийтлэлийн эрхчлөө. Үүнийгээ бид нэр эрүүгийн хуулинд ингээд хөгжчихэд боомлчихэд явж болохгүй. За эрхэм гишүүд гараа хүрхгүйгээр дэмжиж өгнө үү? Баярлалаа.